Найрагчийн мөрөөр төсөл үзүүлж байна. Намхан далай гэдэг чинь дэр чинь намхан дөлгөөн далай гэж байгаа байхгүй юу? Нөгөө өндөр байшингуудын мөч харуулад айжмаар бас нэг Германы амьдрал дасгах бодлого хийж яваад шүү дээ. Салбар анхдагчд болж хөрж ирсэн. Хаалга гэсэн шоколад гаргасан гэж ярьдаг. Д.Нацагдорж нөгөө багш нь хамгийн хайртай багш нь байсан. Өдөр мөрнөр усан онгоцтой хөвөд яг энэ зогсоол дээр газардаад Герман Францлуудаа хүүхдүүд явуулахаа зогсоо. Баруунд нь Д.Нацагдоржийн явуулсан хүүхдүүд гээд нөгөөдөл чинь шоуд бол Маш их зовслоо. Өөртөө сургуульд яв гэж одоо төрөөс нь явуулж байгаа. Дараа нь тэр хүмүүсийг хэлмэгдүүлсэн нь одоо бас эмээлтэй юм да. Хавар. Алс газар сурахаар одогсод. 1-р хэсэг. Мянга 925 он. Олон жилийн дайн дажны хөлөөс босож бүгд наримдах Монгол ард улсаа тунхагласан монголчууд цаашид ямар замаар аль зүгт хөдөлгөөн шийдэх чухал мөчөд ирээд байлаа. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа бол Монгол улс бол хөрш орнуудаар хүлээмжшөөрүүлэх. Дээр нь бол одоо энэ өргөн дахны, дорон дахны хөгжингөө орнууд руу эдийн засаг худалдаа, соёл боловсруулалтын өргөн харилцаа тогтоох чиглэлээр бол анхаарч манай тэр үеийн одоо төрийн тэргүүнүүд бол төрийн улсын харилцаа холбоо байж ижил тусгаар хөдөл баталгаажих юм а гэсэн чиглэл бодлогыг бол барьж байсан. ер нь гадаадын орнуудыг одоо ингээд төших юм бол хүүхд багчуудаа сургах юм бол одоо аялал орныг төшүүл бид зөвхөстэй вэ гэж. Тэр зорилтоо гаргаж ирэхийн тулд 10 хүн тутмаас хідэн бичиг үсгтэй байна гэсэн судалгаа явуулж утсан байна. Тэгээ хөвлөж үзэнгуудаа хамгийн их одоо өндөр боловсролтой 10 хүн тутмаас хамгийн их боловсролтой нь одоо Герман, Франц гэдэг юм байна. Тийм учраас эдгээр орнуудад одоо хүүхд багчуудаа явуулж сургая. Сургахдаа зүгээр нэг сургах биш. Боловсролоос гадна давхар мэрэгжил эзэмшдэг тийм сургалт хүүхдүүдэд явуулъя гэсэн тийм санаа төвшүүлсэн мэт. 1925 оны 11-р сарын 27-ны өдөр хуралдсан ардын засгийн газрын 42 дугаар хуралдаанаас хичээл сурлагдан шалгарсан биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэх дунд сургуулийн төгсөх ангийн 35 сурагчийг сонгон авч Герман, Франц улсад явуулж дунд, лицей, тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах шийдвэр гаргалаа. Тэр сонгон шалгуултанд оролцсон хүүхдүүдийн нэг нь Францад суралцсан жалцвын дүүсэн. Хожим өөрөө дуусч өгүүлэхдээ би анхны нөгөө сонгон шалгуултанд оролцохдоо жанжин скватрын хүү гарсан хичээнгүйл сайд Т.Нацагдоржийн хүү юунд нартаа өсөлцсөн юм аа. Тэгээд тэр хоёроос одоо би шалгарч Франц одоо суралцах эрх олж авсан гэж хэлсэн байдаг. Тэдний тухай үнэн сонины 1926 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 28 дахь дугаарт тэд нар сургуулийн хугацааг дуусгаж эргэж ирэх цагт улс төр ард түмний хэрэгт туйлын их тустай нөхөд магад гарч ирэх буйзаа хэмээн бичиж том үүрэг хүлээлгэн 4-р сарын униарт өдөр үдэн мордуулжээ. Хинхэн ер нь сүмхий дээр бас шавилж сууж ирсэн тийм хүүхдүүд. Тийм учраас зүгээр нэг одоо хөдөө мал хариулж яваад баригдаад явсан тийм улс биш. Нилээн сайн шүүлэг шалгалт шүүлэг болж явсан энэ хүүхдүүд. Сурагчдыг хүргэх ажлыг ардыг гэгэрүүлэх яамны сайд Эрдэнэбат хаан, багш Буддар, далай, авир мэд нараа гүйцэлдүүлж Улаанбаатараас хөдлөх үед намын төв хорооны дарга Д.Нацагдорж, ерөнхий сайд Цэрэндорж, сайд Амар, судар бичгийн хүрээлэнгийн захирал Цэвэн, Улаанбаатарын дунд сургуулийн захирал Ш.Дорж нар үдэн мордуулжээ. Мөн Герман, Францад сурагч илгээх ажилд идэвхийлэн оролцогчдын нэг нь Оросд суусан анхны элчин сайд даваагүй байлаа. Монгол улс Улаанбаатар хот. Өнөөдөр 2019 оны 1-р сарын 25
Найрагчийн мөрөөр төслийн багийнхан 1926-аас 30 онд Герман суралцахаар одсон сурагчийн мөрөөр хөдөлж байна. Эдрээс эхэлж Сибирийн хүйтэн агаар хацар нүр шавхурдсан дүн өвлөөр нарлаг Монголын гал тэргээр өрнөд одсон сурагчдын мөрөөр газарчлуулсан бид замдаан гарлаа. Бидэнд дэлхийн хамгийн том гүрний газар нутгийг хөндлөн гэтлэх 6082 км төмөр зам, 5 өдөр, 120 цаг. Бас хувь тавилан адрамаата өрнөсөн 40 гаруй хүний түүх бий. Оросын холбооны улс Санкт-Петербургод дэлхийн хамгийн том газар нутагтай гүрнийг галт тэргээр хөндлөн туулсан бид Санкт-Петербург хотыг нойрноос сэрээгүй байхад буулаа. Өглөө болохыг хүлээж галт тэрэгний буудалд хэсэг хүлээзнээд шууд буддын сүмийг зорж яваа нэ. Сурагчдыг ирэх үед Ленинградын баруун зах хуучин тосгон баргал хөдөө шахуу байсан эл газрыг одоо тосгон гэмээргүй өөрчлөгдөжээ. Невагийн их цутгалангийн ирэг тийш баруун зүг Приморскийн өргөн чөлөөг харавал элгэн хүрэн өнгийн буддын сүм алсаас шармал өрөөнд сэрийн үзэгдэнэ. Энэ бол хүн амынхан 71%-ийг үнэн алдартны шашинтан эзэлдэг. Мормоны шашны зан үйл үйлснийхэн төлөө гадны иргэнийг шүүхээр шийтгсэн орчин цагийн Оросд Эдрит үеийг туулан үлдсэн цор ганц буддын сүм. Аны тасны хамба агвандаржи 1909 онд энэ газар аваатай. Тэгээд энэ манай тэр Оросын хааны юугаар тавилан бий гэж тэр 900 оноос тэр дасан баригдав гэдэг нэг тийм зөвшөөрөх юм уу гэдэг. Үнзэ Чойна буюу Оросуудын хэлдгээр буддийский храм сурагчдтай хэрхэн холбогдох болоо. Энэ бол бидний өшгөж яваа хүүхдүүдтэй яаж холбогдох гэхээр 26 онд Герман руу дамжиж өнгөрөхдөө вокзалаас одоо Москваский буудлаас яг энэ сүмийн гадаа ирээд сүмийн гадаа буюу бидний одоо харж байгаа энэ хой талд байгаа гүрээдүүд болон Монгол оюутнуудын байранд ирж 7 хонож тэгэхдээ тухайн үед Ленинградад суралцж байсан оюутнуудтай хамт зураг татуулсан байдаг. Герман улсын хүүхдүүд чинь 26 оны 5 сард тэр үедээ Ленинградд ирсэн байна. Ах нар нь одоо бас боломжоор хичээлийн зав заагаар нөгөөдөл чинь ингэж хотоор дагуулж явуулаад нөгөө өндөр байшингуудын мөч харуулад нэгсэндээ нэг тийм одоо соёлын тийм шокноос тэгж гаргасан байгаа байхгүй юу бас. 1926 оны Хавар Ленинград хот дахь буддын сүмийн үүдэнд олон монгол хүүхэд залуус шавуулдан байна. Саарлангийн бүрх малгай нийтгэр өмсөж, огт нь цэнхэр дээл өмсөж, хөвгүүд нь европ хувцсаар гоёсон харагдана. Европ хувцсны байдлыг харуул тэр үед модонд орсон Хомбург загварын бүрх малгай, пионер цамц, судалтай занга, аралтай тэлээ баруун европод дэлгэрээд байсан Кникер Бокер симийг өвдөг дарсан богино өмд, урт шилбэтэй оймс, шагалбар гутлаан журам ёсоор өмссөн байлаа. Хийдийн шатан дээр цуглаж зургаан даруулах тэдний дунд урд жилийн зөвлөлтөд сурахаар ирсэн оюутнууд ч харагдана. Энэ зургийн тухай эрдэмтэн зохиолч Наваа Юндан хожим соёл эрдэнэ тууждаа. Манай хүүхдүүд зөвлөлт холбоот улсаас Герман зорчих виз авахаар Ленинград хотод хэд хонлоо. Тэнд буддийский храм буюу буддын сүм гэдэг газар Монголоос суралцж байгаа оюутны байр байлаа. Тэнд байрлалаа. Ленинградын монгол оюутнууд хичээл хийхэд тул бидний зорчигчдод төдийл уулзалтсангүй. Харин ардыг гэгэрүүлэх яамны сайд яваа учир оюутан сурагчдыг цуглуулan цөмөөрөө зураг авахгүй лв гэжээ. Өрнөд одсон сурагчдын хамт авахгүйсэн цорын ганц зураг
ийм үлдсэн түүхтэй. Сурагчид ингэж Ленинград хотноо виз хүлээн 7 хоноод 1926 оны 5 дугаар сарын 27-ны орой усан онгоцоор Балтийн тэнгисийг туулан аянаан үргэлжлүүлжээ. Польш улс Штетийн хот. Балтийн тэнгисийг уруудан их усан долгис дундуур хэдэн өдөр хөвсөн сурагчид Адир мөрний дээд зулгаланд газардлаа. Төв Европын 3 дахь том мөрөн Чех, Польшийн хутгаар 1000 орчим километр урсан Балтийн тэнгис зутгах Адир мөрөн эрэгтэн сойсон усан онгоцнуудыг бүүвэлэх мэт урсна. Энэ урсгалд бидний адил толдож зогссон хөвгүүд охид одоогүй. Цаг хугацаал бүхнийг урсган оджээ. Найрагчийн мөрөөр төслийн багийнхан Польш улсын Штетийн хотын Одоор мөрний хөвөн дээр ирээд байна. Энэ дээр ирсэн шалтгаан бол 26 онд Германд суралцахаар явсан 35 хүүхэд түүний араас гарсан их зохиолч Нацагдорж зүгүүтэй хүмүүсийн дамжиж арсан газрын уулан мөрийг өмшгөн бид нэр энд ирээд байгаамаа. Одоор мөрнөөр усан онгоцтой хөвөөд яг энэ зогсоол дээр газардаад урагшаанаага нэг 2 км гарan уруудаж алхаад одоо Штетийн гломны буюу Нацагдоржийн найрагтаа дэмгэснээр бол Штетийн галван гэж галт тэрэгний буудлаас суугаад тэр шөндөө Берлин хот орвоо гэж маш олон хүний тэмдэглэлд дурсамжид бичсэн байдаг. Сурагчдыг Штетийн хотын усан зогсоолд Герман дахь Монголын худалдааны төлөөлөгчийн газрын дарга Даш Самбилоны гуйлтаар Английн иргэн сэргэ Волп тосжээ. Монгол багш сурагчдыг тосгоор очсон Волп бичгтээ тэдний ачаа ихэвчлэн торгон алчуурт хэрээс маягаар зөрүүлж зангидсан том дөрвөлжин баадан эсвэл Оросд Япон сакс гэж нэрлэдэг сүрлэн сүлжмэл чамдан байсан. Штетний гудамжаар ин явхад маш олон хүний анхаарлыг татаж надаас энэ хүүхдүүд хаанаас ирсэн? Хаашаа явж байгаа юм? Нүүдлийн цирк үү гэж асууж байлаа. Биднийг төв будал дээр ирэхэд улам олон хүн цуглаж цагдаа ирсэнд та гүйцүүл болохоос болгоомжлон Германы засгийн газрын урилгаар яваамаа хэмээн тайлбарлалаа. Ашгүй цагдаа хүмүүсийг журмлан биднийг хүлээлгийн танхимд оруулж бид 3 дугаар зэргийн суудал захиалж амжлаа гэжээ. Мэдж хариу бүрийтэй уралдан их найрагчийн бичсэн галван буудлаас Берлин тийш хөдлөлөө. Улс байхын зовлон жаргал, эгэл иргэний дотор ямарваа нэгэн хэмжээгээр оршин байвал тэр нь тусгаар тогтнолын баталгаа болдог байж мэднэ. Багш хүүхдүүд тэр үед юу бодож явсан болов? Герман улс Берлин хот. Эсливан хэлний Берло хэмээх үг нь намаг байлчигт газар эсвэл тэнд байх хэсгэн хуурай газрыг хэлэх ажээ. 12 дугаар зууны үеийн баримтанд Ишбахи голын зүүн этгээдэд боссон хотын тухай тэмдэглэсэн нь өдгөөгийн Берлин хот. Түүхийн хар бараан дурсамжийг дотооддоо агуулсан, унтарч цогссон үнс нурам нь дөнгөж хөрж буй хот нийслэл хүрээнээс холдож үзээгүй хүүхдүүдэд ямар сэтгэгдэл төрүүлснийг хэн хэлж мэдэх. Польшоос Германд ирээд 2 өдрийн дараа бид Берлиний баруун хойд захыг чиглэн галт тэргээр зүтгүүлж явна. Сурагчид хэд хоног буудалд амьдарсныхаа дараа Берлиний төвөөс баруун хойш 20 гаруй километрийн зайд нарсан ойн дундах Порнау тосгоны Раунталер 9 дугаар гудамжинд дах 4 давхар амины сууц түрээслэн сууж хоолунд ахун хэрэгцээнд сар бүр 4000 марк төлдөг байсан гэх баримт биднийг ийш зүглэх шалтгаан болсон хэрэг.
Эрдэнэбат хаан ардын гэгэрүүл яамд бичсэн нэг тайлан байгаа. Тэр тайлан дээр юу гэж бичсэн бэ гэхээр Буруунааг анхнаасаа сонгохдоо монголчууд бол малчин одоо тал хэрийн хүмүүс модтой. Тийм учраас модтой тал нэг тийм газрыг албаар сонгож авлаа гэж байгаа байхгүй. Айжмаар бас нэг Германы амьдрал дасгах бодлого тэнд яваад шүү дээ. Тэр багшрын санаа бол маш нарийн юмыг төлөвлөж исэн байна. Ингэж тэд Берлин хотын баруун хойд захад мод өвсөхтэй хөдөө маягийн газар нэгэн герман айлын 4 давхар байшинг хөлслөн суужээ. Сурагчид энд 1926 оны 6 дугаар сарын 14-нд нүүн орж 1927 оны 1-р сар хүртэл амьдарсан нь хэд хэдэн гэрэл зурагт баримт болон үлдсэн байна. Hallo, mein Name ist Сайн байцгаана уу? Намайг Хайди Дрэшер гэдэг. Би монгол сурагчдад герман хэл зааж байсан багш Рихард Дрэшерийн охин. Бид одоо раунд тайлар гудамжинд зогсож байна. Миний ард Валт сургуулийн дотор байрны эдлэн газар байна. Харамсалтай нь энэхүү 3 эдлэн газарт дамнан байрлаж байсан Валт сургуулийн дотор байрыг 1972 онд буулгасан. Одоо суурин дээр нь олон игнэ байшин баригджээ. Замыг хашин ургасан нарс хушин ойд хүүхд үүдгүүлдэж гудамж талбайгаар нь дуу чимээ хаддаг байсан дагих бодол зурс төрнө. Монгол сурагчид дотор байранд соовол хэл сурахтан тусгүйгээд айл цуулгах санал хэлэхэд тэд гэрээ их санаж байснаас болсон уу хамт байхыг илүүд үзэж. Тэдний 5 нэмэгтэй тухайн үеийн загвараар үсээ засуулсан их ганган охид байсан гэдэг. Бранау тосгонд герман хэл сурч боловсрсон сурагчид 1927 оны ихэр бүгд наримдах Монгол ард улсын засгийн газартай худалдааны гэрээтэй байсан үйлдвэр завуудад зохих мэргэжлийн дадлаг хийх төлөвлөгөөний дагуу хэд хэдэн хотод хуваарлагдсан байна. Үүнд Берлин хотын Лихтерфельд дүүргийн улсын сургалтын байгууллагад Бав, Пүрвдөрж, Навааюндан, Дорцүрэн, Том хэмээх содном нар Уфанигдлийн кино гэрэл зургийн сургуульд Бат очир, Лайпцигийн их сургуулийн сэтгүүлчийн сургуульд Нацагдорж хувийн тохиролцоогоор, газар зүүн зургийн Вагнер ба Дебес пүүст Аюурзана ловсон намжил, мөн Арно пресс ба Хершфельд пүүст Баатерсинг ловсон дамдан, Охтын лицейд Пагам дууламнар, Сайлфилд хотын Викерсдорфын чөлөөт сургуульд Гомбо, Намдаг, Намхайцэрэн, Бадарчин, Сэдэд, Т.Нацагдорж, Цэвэн, Батсүх, Хаала, Цэрэн ханд нарын 10 сурагч. Эзна хотын Дигси автомашины үйлдвэрт Базар ням ловсон нар, Рененбург хотын хөдөө аж ахуйн сургалтын байгууллагад Санжаа, Лецлинген хотын гар үйлдвэрлэлийн хамтлагт ловсон цэнд Цэвэг, Сурмаажав, Юмхүү нар, Котбус хотын нэгмлийн сургуульд Гомбожав, Сумья нар Монгол улсад чухал хэрэгтэй мэргэжлийг эзэмшихээр суралцж байлаа. Тэгээд ирээд одоо энэ Монгол Германы худалдаа эдийн засгийн харилцааны хүрээнд байгуулагдсан пүүсүүдэд хамтарсан үйлдвэрүүдэд ажиллах анхны мэргэжилтэн болохын ийм зорилготой Германы 10-аад хотод болов энэ сурагчдаа суралцсан байдаг. Монгол улсын ардыг гэгэрүүлэх яамнаас сурагчдыг ерөнхий боловсрол эзэмссэний дараа нарийн мэргэжлэр сургахаар төлөвлөж байжээ. Тухайлбал Викерсдорфт суралцж байгаа сурагч Нацаг Гомбо нар 1926 онд элссэн бөгөөд 1932 онд төгсөх үед Гомбыг хүний эмчээр, Нацгийг малын эмчээр бэлтгэх төлөвлөгөөтэй хэмээн загталд дурджээ. Тэд сургууль сурахаас гадна өрнийн соёлоос олон зүйл өвөрлөн ирсэн нь ардын зураач Намхайцэрэнгийн амьдралд ч тод үлдсэн байдаг. Викерсдорфын чөлөө сургуулийн зургийн багш Людвиг Хершфельд Мак Намхайцэрэн хүүгийн зурах авьяасыг сайшааж, таталбар хийх, барлах, хэвлэлийн техниктэй харилцах, байгууламжийн зураг гаргах зэргийг заасан нь түүнийг хожим тайзны зургийн анхадагч, анхны замгүүрийн зургийн мэргэжилтэн, бүр ардын зураач болохын эхлэлийг тавьсан гэдэг. Уул нь хуваар нь бол архитектор болох хүн байсан байхгүй юу? Тэр хуваараар нь эдгээр төгссөн юм шиг бодоод хүрээд ирэхлээр нь чи ер нь одоо дагалдан гараа ор гэдэг. Тэгэхэд чин тэр
зам гүүрийн газар дөнгөж одоо ажиллаж исэн. Харин энэ зурган дээрх тухайн үеийн Европын ганган хувцсаар гоёж дагшун дүүлдрийн жижиг нохоо тэрсэн Монгол охин бол Векерсдорфын сурагчдын нэг сурмааж ав. Герман хүмүүний соёл төлөвшил хүмүүжилд тэднийг одоо ингээд байлгахын тулд байр түрээслээд ингээд нөгөө сургуулийн дотор байр ч юм уу байлгахаас илүү Монгол сурагчдын захиргааны барьж исэн гол бодлого бол Герман айл байлгахыг нэвтлэхүү үзчихсэн. Манай ээжийн оцсон айл нь бол их боломжийн баян айлд таарсан. Тэгээд тэр айл нь яг ээжтэй насаар чацуу, биеэр чацуу тийм охинтой. Тэгээд тэр айл нь ээжийг яг охинтойгоо яг ижил хоцолдог. Тэр нөгөө хаалгагийн байсан айл чинь шоколадны үлбэртэй айл байсан юм байлээ. Тэгээд тэднийх нэг лам хүүтэй. Тэгээд тэр лам хүү нь хаалаад сайн болсон гэж ярьдгийг. Тэгээд хаалгагийн төрсөн өдрөөр хаалаа гэсэн тийм шоколад гаргасан гэж ярьдаг. Германд очсон сурагчдаас дүгүр сүрэн, Аюурзана, намсрай, урт насны нарын 4 сурагчийг Францын Парис хотноо лицей Мишлей эдийн засгийн сургууль сурахаар 1927 оны эхээр одуулжээ. Энэ тухай Францад сурсан 4 сурагчийн нэг дүгүр сүрэнгийн дурсамжинд анх бид Германд хурж очлоо. Тэнд бичиг үсэг сурч байтал Батуухан багш элийн нэг захар урт нассан говьнуудгийн намсраа Амгаланбаатар хотын Аюурзана бид дөрвийг дуудаад Францад сурах тухай хэлсэн гэсэн нь тэдний төрж өссөн газар орныг тодорхойлох баримт болж байна. Монголын газрын зургийг хэвлүүлэх ажлаар Германд очиж байсан Эрдэнэбат хаан сурагчдыг Парист хүргэж буудалд байрлуулж өгөөд соёлтой газар ирээд хоцорсон Монголын умартуу зай элдв гоё сайхныг үзээд хөл толгой алдаж болохгүй. Бие биеийг хамгаалж явах нь чухал хэмээн сургаал үгээ хэлж үлдээгээд гэдрэг буцжээ. Франц бол Монгол орноос газар нутгийн хувьд бол одоо хол тийм ээ. Нааши ирж очих замын зардал өндөр гарах байсан учраас тэдний тэндээ голцсон амрчтай байсан. Захидлаас нь үзэж яхад тэр Францын далайн иргэн хотод тэр Британи гэдэг юм дээр зах хязгаар нутагт очиж амрлаа. Маш сайхан байлаа. Бид нар өдөртөө ингээд далаад усан зэлж загас барьж ингээд оож нутгийн улсуудтай танилцж одоо тэр утга уруу цурахт нь хүртэл тусалж ялаа гэсэн захидууд бол зөндөө гэдэг. Францад очсон сурагчид цаашид хэрхэн суралцсныг Парис хотноо сурагчдыг хариуцаж асан мэрэгэн хэмээх гомбож яваас эрхлэгч Д.Нацагдоржид бичгтээ. Бидний бис зам зуур сайн явсаар Парис хотноо ирээд Пелио нарын зэрэг луга уулзан танилцаж альва хэрэг зоригоон бүтээсээр бүхийгээс гадна энд Парис хотод тусгайлан гадаадын хүмүүсийг Фаулсын хэл бичигт боловсруулахад оруулав. Энд бүхий манай Монголын 4 хүүхэд цөм мэнд сайн бөгөөд уг сургууль дороо суралцсаар байна. Гомбож яв 1927 оны 2 дугаар сарын 24 гэжээ. Энэ ингээд нөгөө дөрүүлээ одоо энэ нөгөө багш нар энэ нөгөө юу яасан гэсэн шүү дээ. Хэдэн онд гэнэ бэлэгт Францад очиод тэдний сургуульд байжсэн. Тэгээд тэдний суужсэн партнерс нөгөө сая нөгөө партны хадаа юм шилжсэн байсан юм байл дээ. Тэр нүртэл байж ин гэсэн шүү дээ. Герман Франц дахь сурагчид үргэлж захидал бичиж биевинтэйгээ холбоотой байсан нь олон баримтаар батлагддаг. 1927 онд Парис хотод суралцж байсан урт насангаас Герман улсын Лесленген хотын гар урлалын сургууль суралцж байсан сурмааж явт энэхүү зургийг дурсгал болгон илгээж зургийн ард амраг хүү чамдор омортагдах үгүй муу биеийн дүрсийг хүргэсүгэ нөхөр урт насан чинь билээ. Париж хот 1927 оны 6 дугаар сарын 12 гэж бичсэн байна. Франц Германд суралцагчдын дундаас хайр сэтгэлийн дүл ассан хэд хэдэн тохиол байдгийн нэг нь Сурмаажв урт насан хоёрын амьдрал. Тэгээ сүүлд Германаас ирээд гэр бүл болцгоосон. Тэгээд манай хоёр эгч гарсан. Ленинградад байхдаа манай эгч юу яагаад 2 нас хүрсэн. 2 насны болоод нөгөө бүх монголчууд ирсэн. Тэн дээр цэндийн дамжин шуурганд 2 настай Ро гэсэн шүлэг бичиж авчирч өгч байсан.
За нөгөө ээж бай, нөгөө гэр бүл болцсон. Тэгээд нөгөө 2 настай роочны манай их амар сахилгагүй хөтөйсэн гэсэн юм. Сурагчдыг Варнау дахь байрнаас тус тусын хотод сургуульд орсны дараа Монгол сурагчдын захиргаа Берлин хотын Вайц гудамжны 11-р байшинд байршижээ. Бидний яг энэ хард харагдж байгаа 11-р байшинд бол 1926 онд Монголоос Герман суралцахаар ирсэн 35 хүүхэд, тэрний дараа ирсэн Д.Нацагдорж тэргүүтээ 6 хүүхдийн одоо удирдах газар гэх юм уу захиргаа байрлаж байсан байшин энэ юм аа. Тэгэхээр тэр үед ирж суралцсан Монгол хүүхдүүд сурагчдад бол энд ирж бүртгүүлээд эндээс одоо Герман улсад суралцах бүх гараагаа эхэлсэн. Өрөнд орныг заах луужингийн зүү шиг ташуу байрлсан 5 давхар шар байшингийн үзүүрдэх ойрд бодог хүрээгүй болов уу гэмээр саарал байрны хананд 11 гэсэн тоо байдаг. Энэ байранд Монгол сурагчдын захиргааны дарга англи, япон, хятад хэлтэй дэлхийн олон оронд зорчиж нүд тайлсан дэмжгийн буд дээр туслах багш япон, хятад, англи хэлтэй далай сурагчдын эрүүл мэндийг хариуцуулан Монгол засгийн газраас томилсон эмч эрэгзэн нар ажиллаж байсан байна. Гэвч багш буд дээр далай нар удаа дараа мөнгө төгрөг өргөдүүлсэн үүрэгт ажиллан хариуцлагагүй хийсэн зэмлэл хүртснээр тэднийг буцаан татаж 1926 оны 12 дугаар сараас Улаанбаатар хотын дунд сургуулийн захирал Д.Доржийг захиргааны эрхлэгчээр томилжээ. Зохиолч Д.Намдгийн бичсэнчлэн сурагч бидэнд үрд дурсагдах хүндэт багш. Магнаа тэнгэр, зүс тарай тунгалаг, дээд уруул 92 тонн тажирхан хар сахалтай. Арх тамхинаас гадуур ажил хэрэгт нямба Д.Дорж багш. Туслах Мэнд баярын гомбож яв. Эмч эрэгзэн нар энэл байранд сууж сурагчдыг хариуцсан ажиллаж байжээ. Д.Дорж томилогдож очсноор зөвхөн сурагчдыг хариуцаа зогсохгүй Монголын төлөө олон ажил амжуулсныг 1927 онд Берлин хотоос 11 хайрцаг Монгол үсгийн машин, 18 хайрцаг газрын зураг илгээснээс харж болно. Мөн сурагчдтай их л ойр дотно байсныг загтал дурсамжууд хадгалан үлдэжээ. Энэ Д.Дорж багш нь аав хайртай одоо хамгийн хайртай багш нь байсан. Тэгээд энэ хүүгийнх нь нэрээр одоо намайг нэрлсэн байдгийг. Захиргаа хожим эндээс нүүж өртөн гудамжны 31-р байшинд орсон байна. Энэ бол Берлиний хамгийн баян дүүргийн нэг. Энэ хоёр байшин Монголын анхны сэхээтнүүд, тэдний эмгэнэлт ховь заяа, улс бий болсон түүхтэй хүртэл холбогдож байгааг үл мэдэх хүмүүс биднийг хажирхан харсаар хажуугаар өнгөрнө. Хүмбэрл утга учрын торон сүлжийг нэхэж явдаг шүү дээ. Герман улс Лайпциг хот. Берлинээс өмнө зүг 150 км зайд орших Лайпциг хот. Монгол сурагчдын талаарх хамгийн их дурсамж тээсэн газар. Лайпциг хотыг зорьсон шалтгаан бол энд суралцж байсан Нацагдорж, Т.Аюурзана, Аюурзана, лувсан намжил нартай холбоотой баримт үзэх байлаа. Бид хамгийн түрүүнд тус хот дахь Германы хэвлэлийн музейг зорилоо. Лайпцигийн Вагнер ба Дэвис Бүүст Монголын газрын зургийг хэвлэж байсан машин энд бий. Газрын зураг хэмжсэн явдал бол бас энэ Герман Францд сурсан сурагчдын одоо Монголын боловсролын үйлрэгт оруулсан хувь нэмэр болоод зогсохгүй. Ер нь бол Монголын боловсролын томоохон дэвшил байсан. Европ зурган дээр одоо бүх Монгол бичгээр бичээд гаргасан зураг байхгүй юу. Номхон далай гэхэд чинь дээр чинь номхон дөлгөөн далай гэж байгаа байхгүй юу. Ямар ч үсэн энэ бүх юмуд хиллэгүүд нь болохоор энд явагдсан боловсруулж явсан баг. Газрын зураг боловсруулах ажлыг бол тухайн үед бол Эрдэнэ Батхан сайд бол өөрөө бас Германд ажиллахдаа эргэж тооч, харж захиалж санал зөвлөгөөгөө өгч ингэж байсан. Тэгээ энэ газрын зураг бол физик газар зүй, улс төрийн газрын зураг гэсэн юм чиглэлтэй. Берлин хотын Потсдам дахь газрын зургийн архивт бидний үзсэн зургийн 1% Д.Дорж эрхлэгчийн хавсарган бичснээр
Газрын зургийг 1926 оны 6 дугаар сараас 1927 оны 7 дугаар сар хүртэл хэвлэсэн бөгөөд газрын зургийг 1000 ширхэг, атласыг 10,000 ширхэгийг Лайпциг хотын Вагнер ба Дэвис буст хэвлүүлжээ. Газар усны нэршлиг авир мэд хэмээх уран бичээж монгол бичгээр үйлдэн дардас бүтээсэн тухай тэмдэглэсэн байна. Мөн сурагч дүгүр сүрэн дурсахтаа Батуухан багш маш их зүйлийг хийж Монголын газрын зургийг хийхээр бэлтгэв. Авир мэд багш монгол бичгийн машин захиалж хэвлэлийн төрөл бүрийн зургийн бар хийлгсэн гэжээ. Олон огтны орон. Тийм одоо нэг үндэстнүүдийн тархацын үзүүлсэн баг. Тийм энэ ингээд монголчууд ингээд байгаа байхгүй юу? Энэ дээд монголчууд байна. Энэ одоо хазар монголчууд. Монгол угсааны тархацыг үзүүлээд юм тий? Тийм монгол угсааны ер нь нэг ард түмнүүдийн байдал тархацыг тийм чин хаан үндэстнүүд ингээд тархацсан байдаг гэдэг. Газрын зураг хийх ажил тухайн үед Вагнер ба Дэвис буст дадлаг хийж байсан Аюурзана, Лувсан намжинлаар оролцсноос гадна Наваа юндан нарын сурагчиж үүрэг гүйцэтгсэнийг зарим загтлаас харж болно. Энэ тухай Герман дахь монгол сурагчдын захиргааны дарга Ишторжид Потсдамд суралцж байсан сурагч Наваа юндангээс илгээсэн загталд толлуулах нь өчүүхэн Наваа юндан би үүний урд дэлхийн байдлын зураг хэвлүүлэхийн тухайд монгол үсгээр бичгийг хамт элбэлцэж уг хэргийг төгсүүлэхэд ойртуулсан бөгөөд эдүүгээ тэрхүү хэрэг төдийл сайн бус гүйцэлдсэн хэмээвээс үнэхээр гүйцэтгэх бүтээхийг оролдон чармаан зүтгэсний буюу гэжээ. Наваа юндгийн хувьд тэнд байхдаа бол бас язгууртан гаралтай хаалаа гэдэг сайхан бүсгүүтэй хойрхон байсан байдаг. Энэ бол өөрсдөө амьдлын түүхэнд биелдэ. Тэгээд хаалаадаа зориулж бас сүүлд нь тэр сайхан нарангойхон мэтийн сайхан шүлэг бичсэн байдгийг. Герман улс Сайлфельд хот. Бидний дараагийн зорьсон газар Төрөнгөн мужийн Сайлфельд хотын Викерсдорфын чөлөөт сургууль. Найрагчийн мөрөөр төслийн багийнхан Герман улсын хамгийн өмнөд зах буюу Төрөнгөн мужийн Сайлфельд хотын ойролцоо орших Викерсдорфын чөлөөт сургуульд ирээд байна. Энд бол 1927 онд Монголоос хамгийн олон сурагч буюу 10 сурагч Д.Намдаг, Д.Гомбо, Д.Намхайцэрэн, Цэрэн ханд, Бадарчин, Сэдэд, Төмрийн Нацагдорж, Батсүх гэсэн 10 сурагч ирж суралцсан байдаг. Энэ сурагчдыг ирснийг батлах хамгийн том баримт бол Сайлфельд хотын төв архивт байгаа. Сурагчдыг хэдэн онд хаан төрсөн, ямар сургууль суралцж байсан, мөн энд хэдэн сарын хэдэнд хүрэлцэн ирсэн тухай баримт бичиг бүртгэл байна. Тэд яг л ийм 1-р сарын сүүлийн жихэн өдрөөр энд ирснийг загтлууд батлана. Энэ сургууль 451 жилийн түүхтэй. 1906 онд доктор Густав Винникен, Пол Гехиб, Люзак нар шинэ боловсролын төв нэрээр сэргээн ажилуулсан гэдэг. 1927 онд Монголын 10 сурагч энд ирсэн гэдэг. Бидний ард харагдаж байгаа энэхүү том байшин бол Монгол сурагчдын энд сурч байх үед нь байсан хичээлийн байр. Харин энэ талд багш нарын байр, зүүн талын энэ байрыг одоо ч өмнө нь хоолны газрын зориулалтаар ашиглаж байсан да. Тэд Викерсдорфын чөлөөт сургуульд герман хэл, тоо бодлого үзэж, хичээлийн завсар чөлөөгөөр хөгжим, биеийн тамир зэргээр хичээлдэг байсныг сурагч Намхайцэрэнгийн зурсан таталбар зургууд бас гэрчилнэ. Тэр биеийн тамир хийдэг одоо стадионт газар тариалан эрхэлдэг тийм одоо хөлөмжүүд ерөөсөө бүх өвөл нь одоо хийдэг каток тэр хоккей тоглодог байдаг. Тий, тэндээ тариад ичдэг. Тэгээд тэр хамаг төмөр зам энтерээс хол бүглүү ой дотор. Монгол сурагчдын талаар би ихийг ярьж чадахгүй ч тэр үед чөлөөт сургуульд их олон улсаас сурагч ирдэг байжээ. Монголоос 10 сурагч ирж суралцсан зурагч вэ. Тэд их сайн сурагчид байсан гэдэг. 1990 оны орчим энэ суралцсан монголчуудын тухай нэг яриа гарсан. Эцэг эх нь энэ сургуульд сурч байсан болов уу да. Хэсэг хүн энүүгээр ирж нэг цаг олж аваад явсан юм билээ. Хан дөлгөөтэй байсан модон цагийг. Одоо тэр цаг
хаана очсныг мэдэхгүй. Бага балчир сурагчдын баруун европод өнгөрүүлсэн жилүүдэд гайхшрал, шохоорхол, мэдэх сурах, аз жаргал, баяр баясгалын зэрэгцээ. Гуниг шаналн тохиож байсныг ч түүхийн баримтууд гэрчлэн үлдээжээ. Сурагчдаас эрхлэгч иш дөржиж явуулсан загталд бидний бие цөм сайн бөгөөд нөхөр бүсгүй цэрэн хандын бие муу байдалтай гэрээс ирсэн загтал дээр үхсэн нас барсан хэмээн хэд хэдэн хүний нэрийг бичснээс шүн өдөргүй хөдөө явах ойлох зовох зүдгүүртэй хэмээн бичсэн байна. Мөн сурагч дуурж яв 1926 оны 11-р сарын 29-нд Берлин хотноо нас нөхцсөн тул Берлиний оршуулгын газар Монгол улсын сурагч дуурж яв 1926 он 11-р сарын 29-ний өдөр наснаас нөхцсөний дурсгал болгоо хэмээн чулуунд сийлэн хөдөөлүүлжээ. Тэд ийхүү баяр жаргал уй гуниг хосолсон 3 оныг үдээд алс газраас эрдэм өвөртлөн эх орондоо эргэн ирсэн юм аа. Сергей Вольфийн тэмдэглэлд бол Монгол сурагчдыг 1929 онд буцаад татахсан тухай маш тодорхой дурдсан байдаг. Ингэхдээ бол иш дөрж өгч анх хэлэхдээ Монгол сурагчд бол гэр орноо ээж аваагаа санаад байгаа учраас түр одоо зуны амралтаар гэртээ харьцаад тэгээд буцаад ирнэ гэсэн. Харин туслах Гомбо авийн хувьд бол энэ сурагчид баг буцаж ирэхээргүй татагдж явж байгаа гэсэн яриаг бол Сергей Вольфид ярьсан байдаг. Энэ татагдах болсон гол шалтгаан бол ерөөсөө Коминтерны зүгээс Герман Францад сурж байгаа монгол сурагчдыг буцааж татах ажлыг яаралтай түргэвчлээ. Нэг одоо яаралтай ажил хэрэг болгоо гэсэн удаа дараагийн шаардлагын дагуу хамгийн ихний гол шалтгаан бол энэ байсан. Тухайн зөвлөлт Орос улсын дэмжлэгтэйгээр манай засгийн эрхэнд гарсан зүүнтнүүдийн бодлого бол дотооддоо бас энэ дотоод нөхцөл нь бол бас энийг бол дэмжихгүй болсон. Улсын төсвийг мөрж одоо Герман Францад одоо хүүхдүүдийг сургаж байна. Энэ хүүхдүүд нь бол ирээд одоо манай баримталж байгаа нам засгийн бодлогыг бол даахгүй харьцлах үзэл бодолтой ийм хүмүүс бол төлөвшөж гарч ирлээ. За энэ хүмүүст одоо ямар арга хэмжээ авах юм бэ? Энийг одоо ингээд ариу зогсоосон дээр гэсэн удаа дараагийн шаардлагуудыг тавьсан, тогтоол гаргасан. За тэгээд энэ байдлуудаас шалтгаалаад бол үндсэндээ бол 1929 оноос эхлээд бол хүүхдүүдийг бол шатраатаагаар наашин дуудаж авчирсан юм. Үлдсэн хэсгийг 1930 онд эргүүлэн датснаар алс газар сурахаар одогсодын түүх төгслөө. Гэвч тэдний амьдралын зам үргэлжилж эх орноо улс шиг улс болоход хүчин зүтгэсэн байлаа. 9-ийн дараа манай хүүхдүүд чинь тухайн үеийн одоо нийслэл хүрээнийхэн бас үзэхгүй зүүнтнүүд бол нэлээд авчих явах маягтайгаар баруунт нь Д.Нацагдоржийн явуулсан хүүхдүүд гээд нөгөөдөл чинь шоуд болгож ажил албанд авдаггүй, ажил хийлэгдэггүй. Өгөхлөөр ажил хийлгэхлээр октоодын голцооныг санитархан бичээчхний ажилд тавьж яадаг. Ирчүүдийн болохоор зөвхөн голцооныг тийм хөдөө алтан молог руу ерөөлөө энтэйгээд зах хязгаанд руу явуулах маягтайгаар тийм байсан мэт. Тэдний дундаас орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Нацагдорж, анхны театрын найруулагч Д.Намдаг, ардын зураач Л.Намхайцэрэн, геологч Цэвэг, номын санч Цэрэн ханд, хиймч Цэвэн, гавьяат багш Бавуу, гавьяат зоотехникч Т.Аюурзана, нэрд зохиолч Наваа Юндан нар төрж улс орноо өдий зэрэгт хүргэхэд өөрсдийн мэдсэн сурснаа зориулсан юм а. Тэдний амьдрал үйл хэрэг дардан байгаагүй ч улс орныхон өмнө гомдож тунирхсан удаагүй билээ. Төгсөөгүй төгсгөл. Монголчуудын үлгэр туйлс үргэлжид амар сайхандаа жаргаж төгсдгөө. Гэвч өөрнөдөд одсон хүүхдүүдийн түүх тэмч жаргалтай төгссөнгүй. Эхлээд бол нөгөө энэ хүүхдүүдийг явуулсан нам төрийн төр зүтгэлтэн төрийн удирдлагч байсан хүмүүсийг бол одоо бас баримтлах
байцаах хэлсэн. Дараа нь бол сургуульд явсан хүмүүсийг нь байцаасан, хүүхдүүдийг байцаасан. Сурагчдыг Герман, Францад сургах ажлыг хэлэлцэж тохирсон намын төв хорооны дараагасан Д.Намдагдоржийг 1928 оны 12 дугаар сарын 16-нд сургах нэрээр зөвлөлтөд цөлж эхн нутагт нь буцааж ирүүлэлгүй байсаар 1934 оны 6 дугаар сард шар өвчин хүндэрсний улмаас нас нөгчүү гэсэн мэдээ ирүүлжээ. Яаруу санд руу чандралсан сэхээтнүүд явдал улс орныхон төлөөх сэтгэлтэн тохиолдсон гүнигт явдлын ганцхан жишээ байлаа. Зуун жимсэн руу одоо Нарман Монголын үзэлтэн гэсэн хэрэгээр зөвлөлт бодуулсан дотоод иргэн авдан гүсэрэн газраас баривчлаад энэ шоронд харж байгаа 1942 онд Вятгийн хориглагаарт болсон гэсэн. Мөн ардын гэрүүлийн юмас эдний нутгийн нэг бас Зуун жимсэн нөгөө хань хамсаатан баруунтан гэж үзэж шоронд хийсэн. Энэ хүмүүс хориглагаарт болсон гэсэн. Монгол сурагчдыг өрнөдөд сурахад гар оролцсон Орос дахь буддын татсангийн хамб Авгандаржиев, туслах Бадмаочров, сурагчдыг хариуцаж явсан багш Ишдорж, багш Буддар нарын түүхч дээрхийн адил эмгэнэлтэйгээр төгссөн юм а. Харин сурагчдыг олон удаагийн байцаалт дарамт-шахалтаар зохируулсны эхнийх нь 1931 оны шинэ жилээр Нацагдорж Намдаг тэргүүтээ өрнөдөд суралцсан залуус шинэ жил тэмдэглэснийг дорн зүгт манжгоо улс байгуулагдсны нэг жилийн ог тэмдэглэсэн болгож мушиган байцаасан явдал байлаа. Сүүлд нь бол одоо нөгөө фашизмтай тэмцэх одоо үзэс ортлын бас нэг зэвсэг болох байдлаар энэ Герман, Франц сурсан хүмүүсийг байвчилсан. 1943 оны 4 дугаар сарын 16-нд Германы тагнуулын байгууллагатай холбоо сүлбээ тогтоосон хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэмээн яллаж толгойлогч гэх бат очрыг 25 жил, Наваан юнданг 20 жил, нэр бүхий 5 хүнийг 10-аас 3 жилийн хорих ял оноожээ. Наваан юнданг бол тэр зовж байхдаа бол маршалд бол захиа өгсөн байдаг байхгүй юу? Би одоо энэ ангийн амьдралд ормоо надад ямар ч тийм улс төрийн буруу муруу гажуун байхгүй. Ингэснээр одоо ингээ өөрийнхөө амьдралыг одоо сайхан явуулмаар байна. Би юм хийжсэн гэдэг ингээ бичсэн байхгүй. Д.Нацагдорж намсраа гэдэг Францаас сурсан 4 хүүхдийн нэг байна. Монголын ер нь хэлмэгдүүлэлтийн судалгааны түүхийг ингээ гүйлгээд харж авах 3 улсын югаар тагнуул гэж бүр онцлон зааж чичлүүлээ цаазаарахгүй сум бар ганцсан байд нь штэ. Олон удаагийн байцаалт, байцаагчдын башир арга, баг залуугасан үерхэн үе зайгүй дассан тэдний дунд хэрэг хэмжээний ангал гаргасныг хинж үл мэднэ. Герман, Францад суралцсан хүүхдүүд маань бүр хожимо 1960-аад оны ихээр 63 онд гэдэг баха нэг уулзцаас мэл. Тэр уулзалтыг харуулсан гэр зураг хийдийн хувилбараар байгаа. Герман Б.Гомбо байна. Найруулагч юу тий Намхайцэрэн байна, Д.Нацагдорж байна, Зуун байна, сэхээтнүүд байна, ээж байна, манай хадам аав Л.Намдаг байна, ардын багш Бацаа. Тэгээд Дорж мэрингээ охин Цэрэн хамтгай. Энэ болохоор бас их төвтэй зурагчтай. Энэ Волк чинь тий 62 онд Монголд ирсэн байхгүй юу? Тэгээд энэ Волфыг орчуулагч хийгээч гэж энэ цэвэнд хэлсэн байгаа. Тэгээд тэр шөнө цэвэнг бурхан болоод тэгээд эхний нэг өдөр нь ээж орчуулагч хийсэн. Тэгээд ээж эднес бүгдээрээ айсан юм аа. Айгаад бүгдээрээ айгаад одоо нөгөө тэгээд би хэл мэдэхгүй мартцсан гэж ээж тэгээд энэ их сургуулийн багш Бацахыг энэ орчуулагчаар нэрлсэн. Энэ бол 1962 онд Сэргээ Волфыг Монголд ирэх үеэр Сурмаажов, Д.Намхайцэрэн, Т.Аюурзана цэвэг тэргүүтэй хүмүүс уулзсныг тооцвол бөөнөрөн уулзсан цор ганц тохиол байлаа. Бид түүх хэлсэн газараа буцаад ирлээ. 100-аад жилийн өмнө чухал үүрэг хүлээлгэн өрнөд одуулсан 40 гаруй хүний туулсан амьдрал, бүтээсэн түүх өдгөөж амьд хэврэ байгааг бид харлаа. Энэхүү түүх улс орноо бусдын дайтай болгох чинхүү сэтгэлтэй хэн бүхний сэтгэлд оч олон асна гэдэгт итгэж байна. Салбар энэ усуд бол ерөөсөө анхдагчд болж хөрж ирсэн.
намайг шоронд хийсэн, намайг зовоосон, ядраас намайг тэгжсэн насаараа гомдох. Энэ нэгэн хүнд буруу муруу өгөх тийм байгаа. Өөрсдөө сургуульд явж гэж одоо төрөөс нь явуулж байгаа. Дараа нь тэр хүмүүсийг хэрэгжүүлсэн гэдэг бас хамгийн тэмээлтэй юм байна.